За энэ өдрийн мэд хүргэе. Өнөөдрийн хийх сэдэв бол та бүхний маань ойрын 3 сарын ажил карьер, мөнгө санхүү ямар байх вэ? Санхүүгийн урсгал ямар авах уу гэдэг одоо таарад мэрэг орно. За тэрийг оруулахаас өмнө бяцхан зарын чанартай зүйлд дуулгая. Тэгэхээр би хаалттай группээ ерөөхдөө дахиж нээж байгаа. Facebook дээр хаалттай групп нээж байгаа. Тэгэхээр мэдээж төлбөртэй. Энэхүү группийн онцлог нь юу вэ гэхээр зөвхөн хаалттай групп дотор байрлах, YouTube дээр байрлахгүй, хайр дурлалын дэлгэрэнгүй уншлага, ажил мөнгө санхүүгийн энергийн өмчлөг, сарын онцгой тараад контентууд болон домцсол энергийн цэвэрлэгээний аргуудыг бас оруулнаа. Хэд хэдэн тохирох домцслуудыг оруулаад өчөх болно. За зөвхөн гишүүдэд зориулсан лайв тараад уншлах болно. Та нар тэндээсээ гишүүд манай асуулт хариулаад би чадлаараа олон хүнийг одоо үзэж өгөх бас тийм онцгой лайв тараад уншлах бол орон асуулт хариулт нэмэлт зөвлөгөөг өгөх боломжтой юм. За тэгэхээр энэ нийтэд тавигддаггүй одоо ерөөхдөө бол зөвхөн YouTube дээр биш явуулаараа хаалттай группт энэхүү контентууд, домцлууд маань тавигдана. Хэрвээ энэхүү группийг ормоор байгаа бол, сонирхож байгаа бол би коммент дээр холбогдох Facebook хаягийнхаа линкийг байршуулчих. Тийшээ ороод элсэх мэдээллийг авах боломжтой. Дээрс нь групп гэж тэр линкээр ороод чат бичээрэй. За тэгээд би мэдээллийг илгээх болно. Коммент дээр тавьчих. За тэгээд ерөөхдөө групп гэж бичгээд л болно. Хаалттай группийн мэдээллүүдийг өгчнө гэсэн үг. Тэгээд Moon Magic гэдэг нэртэй хуудасаагаа за ингээд sorry бяцхан зарын чанартай дуулгачлаа. За мэдээж би YouTube дээрээ ч гэсэндээ давхар та бүхэндээ тусдаа зориулсан контентуудыг бэлдэх болно санаа зовлтгүй. Гэхдээ хаалттай тараад групп дээр болохоор бас нэг тийм илүүдлэхүү орноо. За тэгэхээр өнөөдрийн сонголт болохоор 3 сарын ажил карьерийн урсгал ямар байхыг хамтдаа харцгаая. Хэрв таны одоо чиний одоо та нар ажил хайж байгаа бол ажлаа салах талаар бодож байна уу? Бизнес эхлүүлэхэд төлөвлөж байгаа бол эсвэл мөнгөний урсгалтай санаа зовж байгаа бол энэ уншлага танд зориулагдсан. За тэгээд одоо бүгдээрээ энэ нэг дугаар нь энэ байх болно. За 2 дугаар нь энэ байх болно. 3 дугаар нь энэ чулуу байх болно. Харагдаж байна уу те. За миний гарны өнгө айгүй тийм баграа харагдаад байх юм а те. За юм байна. Тэгэхээр 1 дугаар нь энэ чулууг сонгох болно. 2 дугаар нь энэ, 3 дугаар нь энэ байх болно. За тэгэхээр бүгдээрээ нүдэ айнаад хэдэн секунд төвлөрөө сонголтоо хийж болно. Намайг ярьж байгаа сонголтоо хийсэн байж болно. Санхүү ажил карьерийн талаар бод те. Өөрөө чи хамгийн их анхаарал татж байгаа чулуугаа сонгоод бүгдээрээ бүлгийн сонголтоо үүсцгээе. 1 дугаарх маань тараад уншлагатай тавтай морил та нар маань энэхүү сүнслэг чулууг сонгосон байх учиртай. За тэгэхээр би ойрын 3 сар та нарын минь хувьд бол ерөөхдөө санхүү чинь хэрхэн өөрчлөгдөх үү, ямар хөө байх вэ те. Тэгээд одоогийн ажил нь та нарт одоогийн хийж байгаа ажил, бизнес нь та нарт зөв замнал мөн үү гэдгийг харна. За тэгээд шинэ орлого боломж гарч ирэх үү? За тэгээ ажлаа солих уу? Эсвэл одоохондоо үлдсэн зөв үү гэдэг талаас бас харсан байгаа. Энэ нь ялангуяа те ингээд одоогийн ажлаа цаашдаа өргөжлүүлэхдээ эргэлзээд байгаа хүмүүстэй бас зориулсан байгаа. Тэгэхээр мөнгө татвар бас юу саад болж байна вэ гэд нэлээд харлаа л та. Тэгээд за эдгээр хүзрүүд гарч ирсэн хүзэр нь King of Swords, Justice, Tower, Strength, Five of Pentacles, Three of Cups, Page of Pentacles гарч ирсэн. За ерөөдөө нэлээд цайвар фондоор энэ цайвар дэх хүзэр тавьж байгаа болохоор хилээд явчихъя. За тэгээд ойрын 3 сард харснаар бол эндээс миний хамгийн их харсан зүйл бол Tower хүзэр. За юу гэхээр Tower дээр Five of Pentacles. Гинтийн санхүүгийн өөрчлөлт гарнаа. Эхлээд энэ 3 сарда за орлого тасалдах эсвэл төлөвлөгөө нуурж магадгүй байна. Яагаад гэхээр энэ одоо нөгөө бодож исэн санхүүгийн төлөвлөгөө чинь эсвэл одоо өөрчлөгдөхтэй ингээд бүтгээ болгох. За эсвэл орж ирж исэн орлого чинь гинт тасалдах. Ялангуяа бизнес хийжсэн хүмүүсийн хувьд бол орлого тасалдах ч байдаг юм. Иймэрхүү санхүүгийн баг зэрэг эстэл эхний сард бол гарна. Гэтэ энэ нөгөө муу зүйл гэсэн үг биш. Юу гэхээр хуучин буруу зүйл чинь буруу суурь нуурж унж байна гэсэн үг. Тэгээд
чи өөрөө илүү зөв систем рүү одоо мөнгө санхугаа илүү зөв чиглүүлэх тийшээ хандлагад орж ажиллах нь байна. Тэгээд 2 дахь сар дээр юм уу 3 дахь сар дээр самаг санхүүгийн хувьд бол илүү сэргэж эхэлнэ. Хүмүүс магадгүй танилт нөхөд чинь одоо чам тус болох те хамтарч ажиллах эсвэл ажил карьер мөнгө санхүү чинь туслах. За магадгүй ингээд чи хүнтэй хамтарч бизнес хийдэг бол нөгөө хамтын ажиллагаагаараа бизнес мөнгө санхүүгаа өсгөнө гэж харагдаж байна. Тэгэхээр эхний 1 сардаа ч юм уу жоох мөнгө санхүү дээр докторгүй савлгаатай баг зэргийн санхүүгийн хүндрэл та нар мэдрэх боловч 2 дахь сараас хулаад хэвэн болоод эхэлнэ гэж харж байна. За тэгээд одоогийн хийж байгаа ажил одоо бизнес нь тэг зөв зам уу гэж одоо эргэлзэж байгаа хүмүүс байгаа бол хуваараа бизнес хийж байгаа эсвэл ямар нэгэн байдлаар одоо албан газар ажиллаж байгаач байж болно. За тэгээд ерөөхдөө бол чиний одоо хийж байгаа ажил чинь ерөөхдөө чиний хариуцлага хэтэрхий логик ухаантай шаардсан юм байна. Маш их хариуцлагатай байх ёстой. Маш их юм тархины чадвар шаардсан ажил хийдэг хүмүүс мэн нэг дугаарыг бас айгуу тийм сонгосон харагдаж байна. За тэгэхээр чиний ажлыг бол хийж чадна. Гэхдээ энэ чиний сэтгэлээсээ их дуртай зүйл биш байх магадлалтай. Одоогийн хийж байгаа ажил магадгүй бизнесийн чиглэл чинь тэгэхээр зөв зам зөв байж болно л доо. Гэхдээ нөгөө яг чиний сэтгэл хөдлөлөөр биш ухаанаараа сонгох хэрэгтэй ажил юм аа. Тийж буруу биш ээ. Чамаас нэлээ чадвар шаардах юм байна. Чи тэгсээд гарч чадах юм бол энэ ажлыг үргэлжлүүлээд хийгээ явчихнаа. Чи чадвартай гэж харагдаж байгаа юм. Одоогийн юу ч хийдэг байх хүмүүс байна, тийм ээ. Тэгэхээр за 1 дугаархны маань хувьд шинэ орлого боломж гарч ирэх үү гэж харахад бол энэ дээр бол хамгийн ихний суур инээрийг бол гарч ирэхэд бол Page of Pentacles хөөцрөөс болохоор тийм ээ. Орлогын шинэ их усүр гарч эхэлнэ. Гэхдээ нэг эхлээд нэг багахан өсөлт бас эхэлнэ. Шинэ орлого нэгдэх нь одоо оржсэн орлогын өсөлт их хэмжээний биш шүү заяа. Тэгээ нэг юм багахан орлого орж ирнэ. Тэгээд дараа нь энэхүү жижиг орлого нь илүү том одоо өсөлттэй боломж нь илүү том болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр магадгүй мөнгө санхугаа та нарыг өсгөх те одоо ажил карьераа бас нэг шинэ боломжоор нэмэгдүүлэхэд сошиалаар сайн ажиллаа явуулдаг ч юм уу. Магадгүй танилт тал хамтын ажиллагаанаас бас орлого чинь нэмэгдэнэ гэж харагдаад байгаамаа. Тэгээ яг одоо та нарын хувьд бол бас ерөөхдөө хэдий одоогийн хийж байгаа зүйлээ ажил карьераа бизнесээ те ингээд удаан хийсэн байлаа ч гэсэндээ тодорхой хэмжээгээр та нарт суурч эхлэх илүү чадвараа сайжруулах хэрэгтэй харагдаж байна. Дээрэс нь магадгүй хэрвээ нөгөө худалдаа 8 бизнес хийдэг хүмүүс байгаа бол төлхөө онлайн дээр илүү турших гэх юм уу маркетингаа зөв хийх, рил хийх байдаг юм уу те ингээд бичлэг оруулах илүү ингээд сошиалаар ямаа рекламдах төлхөө хүмүүс таниулах ажил хийвэл одоо шинэ орлого боломж чинь илүү нэмэгдэх юм байна. Энэ одоо хин хамаатай вэ гэхээр онлайнаар ажил хийдэг хүмүүс, за онлайн шоптой ч юм онлайн худалдаа бизнес хийдэг хүмүүс илүү тийм сошиалд анхаарал зүгээр. За зарим хүн хувьд бол нэг сурч боловсрох хэрэгтэй байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бас юу вэ гэхээр онлайнаар сурахтай холбоотой юм. Онлайнаар сайн өөрийнх нь туршлага мэдлэгээ зузаалтгаад авах юм бол та нарт илүү их шинэ орлого олох боломж нэгднэ гэж харагдлаа. За тэгэхээр нөө ажлаа солих уу үлдэх үү гэдээ эргэлзээд байгаа хүмүүс байгаа бол шууд ажлаасаа гинт гарсны хэрэггүй. Эсвэл одоогийн хийж байгаа бизнесээ шууд орхисны хэрэггүй. Яг хөө гэтээ чи ингээд аль хэдийн дотроо ингээд за энэ ч нэг бүтэхгүй юм шиг байна да. Өөр юм хий да. Ийшээ ахиж үргэлжлүүлээд байхс хүсэлгүй байна гэсэн тийм мэдрэмжийг аваад хэлцэн гэж харагдал та. Гэтэ нөгөө сахиусууд ингэж зовлж төвчээртэй ухаалаг бэжж юм шилжит хөдөлгөөн хий. Одоохондоо хийж байгаа ажил бизнес дээр үлд давхар шинэ боломжинд бэлт тийм ээ. Дараа нь өөрөө аяндаа солих чиглэл рүү хандаа гэсэн. За одоогийн хийж байгаа ажил чинь ерөөхдөө шулуух байлхэд бол тийм айхтар ахиц дэвшил бол харагдахгүй байна. Тийм болохоор дараагийн ажлаа судлаад олсон хойноо дараагийн ажил нь бэлэн болсон баттайх шиг энэ ажлаасаа гарахгүйгээр санхүүгийн өндөрлөлд орох гээд байна. За бизнес ямар нэгэн байдлаар худалдаа 8 ч юм уу эсвэл үйлчлэгээний ажил явуулж байгаа хүмүүс мань байгаа бол чи сольж болно. Сайн бас судалчаад за энэ төрлийн бизнес 8 те үйлчлэгээ одоо объект ч гэдэг юм энийг түрээслүүл эсвэл ийм 8 хийвэл ийм зарвал илүү ашигтай байна гэдгээ судалсан хойноо одоогийн чиглэлээ өөрчлөө. Шууд гинэд өөрчилж болохгүй. Төвчээртэй ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй гэж савгсууд нь зөвлөж байна. Гинти шийдвэр гаргах юм бол яг нөө Tower 5 of Pentacles санхүүгийн уралд гарч ирэх юм байна. За тэгэхээр ийм байна.
За мөнгө татхад юу саад болж гинэ гэдээ харахаар та нарын минь хувьд бол нэг дугаарх юм харагдаад байгаа байхгүй юу? Би дутуу надад боломж алга, би хангалттай сайн хүн биш гэдэг майндсет бодол чинь айгүй сөрөг яваад байна. Би хийж чадахгүй, би энэс илүү чадахгүй, биелэг олж чадахгүй, би дутуу долмог хүн. Би хангалттай ухаантай биш. No ингэж бодож болохгүй нэ шүү. Ингэж майндсеттэй ийм бодолтой байгаад хаар өөрийгөө баг үнэлээд, өөрийгөө доош нэгээд хаар санхүүгийн айдастай байгаад ингээ мөнгө цогрыг олоход нь мөнгө татах, мөнгөний урсгал татах энергит нь яаж юм саад болоод байна гэсэн үг ээ. Тэгээд бас нэг сөрөг тал ийм юм байна. King of Swords хөдөөс хараад би ингэж хэлмээр байна. Хитрхи лог, хитрхи бүх юм төлөвлөөд байна. Заримдаа эрсдэл хийхээс айгаад байна. Тэгэхээр багахан эрсдэлтэй алхам хийж хэд бол мөнгө санхүү бизнесийн хувьд бол бас тодорхой хэмжээгээр эрсдэлтэй алхам хийх нь амжилт авчирдаг тийм үү. Тэгэхээр баг зэргийн гэсэн эрсдэлтэй алхам хийгээд үзэх хэрэгтэй. За саад дотор айцсаас саад дотроос айж байна те. Ингээд өөртөө итгэлгүй байдал хитрхи их бодоод байна. За энэ дээр анхаарч байгаа. Энэ та нарын юм сөрөг тал бөгөөд маш юм саад дотор болоод байна. Тэгэхээр ерөөхдөө бол эхний сар жоохон санхүүгийн асуудалтай байх ч тэгээ дунд үе та нар мөнгө санхүүтэй ажил карьертэй холбоотой ухаалаг шийдвэр гаргах нь байна. За төгсгөлд нь хүмүүстэй хамтарсан ч юм уу хүмүүсээр дамжсан орлого олж эхлэн чиний одоо хуучин нэг систем, хуучин одоо практик төлөвлөгөөч нь нурж унаад илүү шинэ орлого, шинэ замнал нэгднэ гэж харагдлаа. Тэгэхээр одоохондоо ажиллаа шууд бүгээр давхар ажил хай. За дараа нь тэгээд бэлэн болсон хойно түрүүн дараагийн ажлаа соль гэсэнтэй эсвэл бизнес судалдаанаа байгаа соль. За би чадна гэдэг майндсеттэй бодолтой. Би чадна хийж бүтээд баг зэргийн систем хийгээд үзье гэдэг бодолтой байх хэрэгтэй байна. За хуваарь бизнес хийж эхэлж байгаа хүмүүс маань бол ерөөхдөө бол эхэндээ эхний нэг сар докторгүй орлого савлна тэ ингээд жоохон докторгүй байна. Төлөвлөсөн зүйлүүд чинь шууд биелэхгүй. Тэгтээ гэвч дараасаа чинь хүмүүс танил сошиал медиагаар ч юм уу ингээд дамжиж огцон орлого чинь өсөх шинжтэй байна. Эхний 2 сард юм уу. Эхний 1 сарын дараас гэж. Эхэндээ хэцүү дараа нь гинт ажил карьер бизнес санхүүч өснөө. За тэгээд мадуу та нарт нөгөө нэг юм тохирох бизнесийн чиглэл нь одоогоор зарим хүмүүс маань мэдхгүй байгаад байгаа бол магадгүй эмэгтэйчүүд маань бол үзэж байгаа бол эмэгтэйчүүд гоо сайхан зориулсан чиглэл тэгэхээр явал бас зүгээр юм уу гэж бас харагдаад ах юм. За тэгээд анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр санхүүгээ маш сайн хянахтай үнийн бодлогоо зөв тогтоох бараа бүтээгдэхүүн дээр өөр юу гэдэг юм. За бодъё. Нөгөө ашиг зардлаа ингээд ялгаж салгаж сураад юм санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй юм байна. Тэгээ сэтгэл хөдлөлөөр бас үнэн мөнөө тогтоохгүй ч гэдэг юм уу те ийм байвал зүгээр юм байна. Бүх зүйлээ бараа бүтээгдэхүүнийг тооцооч ингээд үнийг гаргадаг ч юм уу те ингээд логик байвал зүгээрээ. Тэг яагаад мөнгө удаан орж ирэх магадaltaй вэ гэдэг түрүү хэлсэнтэй ингээ өөрийгөө баг үнэлээд эсвэл бараа бүтээгдэхүүнээ зарахтаа ичих, контент хийх, лайв хийхдээ ичгч байдаг юм уу те. Үнэ нэмхээс айх гэдэг зүйлүүд чинь мөнгө санхүү дээр чинь саад болоод байна шүү. Үнэ нэмж болно. Гэтэл логиктой, баримжаатай те. Арайч нөгөө 10,000 төгрөгийн нэмийг 100,000-аар зарж болохгүй шүү дээ те. Яг нэг юм цензуртэй тооцоотойхон шиг нэмэл гэж билээд байгаа байхгүй юу. За тэгээд төвчээртэй бай, шууд их ашиг хүлээх хэрэггүй. Нэгээс 3 сар бол яг нэг юм суурчин баттах үе. Ажил төрөлхгүй одоо юм байдлаар ажил төрөлхгүй тогтсон ажилгүй байгаад байгаа хүмүүс маань бол эхний 3 сартаа би эхний 3-7 хоног дотор хэрчэн эхний сарын дотор ер нь бол ажил олцсноо. Гэтэ яг магадгүй заримын хувьд бол ажилд орох боломж гарч ирсэн төр зуурын ажил жижиг эхлэлээс эхэлж магадгүй юм байна. Гэтэ нөгөө нэг танилаараа дамжиж юм уу найз нөхдөөрөө дамжиж нөгөө нэг ажил төрөлд орно. Төр зуурын их байж магадгүй. Гэтэ жижиг эхлэлийг битгий басаа гэж хэлээд байгаамаа. За тэгэхээр эцсийн дүгнэлтээр бол ерөөхдөө ингээд эхний саруудад та нарын минь жоохон санхүү дээр сулгаатай сорилттой байсан ч гэсэндээ явандаа мөнгө санхүү чинь өснөө. Ажил карьер, ажил төрөл хааж байгаа хүмүүс маань ажил төрөлттэй болноо байх уу. Төр зургийн ажил олдож магадгүй ихэндээ тэгтээ чапти чамлаарэ. За одоогийн ажлаа солихоос өмнө бодож байгаа дараагийн ажлаа солиорой. Ер нь одоогийн ажлаа сольсон дээр юм байна. Бас нэг айхтар бас зарим хувьд удааны газраа ч юм ажиллаа тийм ингээд альбан газар ч юм ажиллаад ингээд тэн дээр
нэлээд гаццсан мэдрэмж хитэн аваад хэлсэн байныг дугаарах юм байна. Тэгэхээр солиход гингүү гихтээ огцом соёлол хэлсэнтэй санхүүгийн эрсдэлд орж магадгүй болоход дараагийн ажлаа бэлдсэн хоноо ажлаасаа гарах нь тунчиг ухаалаг шийдвэр болохын бэн шүү гэж бол харагдчихвэн. За би өөр юу дутуу хэлээд вэ? Бодъё. За ер нь бол гайгүй дээ. Тэгээ жоохон ухаалаг баг зэрэг стил гаргаад үз тийм ээ. Илүү чадвараа сайжруулах, мөнгө олыг бол бас илүү онлайн сургалтанд сууж чадвараа сайжруул. За сошиал медиад идэвхтэй бай. Ялангуяа тэр за тэрийг бол хэлцэнтэй sorry. Давтаад хэлчихлээ. Төвчээртэй ухаалаг бай гэдгийг сахиусуудын зөвлөж байна. За эдгээр зөвлөдөө та нар маань анхаарах нь байна. Ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдаа. Яа тэгэхээр 2 дугаар хэмээн таарад туршлагатай тавтай морил та нар маань энэхүү smoky quartz буюу утаад болрыг сонгосон байгаа. За тэгэхээр их 3 сар таны минь ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдэг талаас нь харлаа. Тэгэхээр энэ эх 3 сард ерөөхдөө бол та нарын амьдралыг чинь ажил карьер ялангуяа мөнгө санхүүтэй холбоотой хуучин цикл буюу хуучин цикл нь бүрэн хаагдаж шинэ амьдрал шинэ чиглэл эхэлнэ гэж харагдаж байна. За тэгэхээр ерөөхдөө үлдэх боломж хуучин амьдралдаа үлдэх боломжгүй зайлшгүй өөрчлөлтүүд яг нэгдүгээр 3 сард гарах нэ гэдээ ойлгож байна. За санхүүгийн урсгал одоо харахаар одоо эхний 1 сар одоо миний мэдрэмжээр бол санхүү дээр жоохон сэтгэл гонсоосон зүйлүүд бол гарах шинжтэй байна. Орлого мөнгөчин одоо нэг хэсэгтэй асуудалтай болох те саадах ингээд төлөвлөж исэн одоо зүйл чинь нурж унах. Жишээ нь юу гэхээр мөнгө санхүүтэй холбоотой одоо төлөвлөгөөч бүтлгүүдэх эсвэл нэг хоошлох саатах гэх мэтлэн зүйлүүд бол эхний 1 сард яалтчааргүй харагдчихээн. Дээрс нь сэтгэл гонсох зүйл нь магадгүй нөгөө та нарын хувьд бол банкнаас ч юм уу ингээд бизнес хийх гээд тийм юм уу тийм тодорхой хэмжээр авах гэсэн нөгөө зээл нь бүтгөө болдог ч юм уу. Sorry жоохон нэг тиймэрхүү эхний сар тийм сэтгэл гонсох зүйл бол яг чаргагүй гарах нэ. Тэгээд ерөөхдөө нэг сарын эхний 1 сараас нэг магадгүй сүүлээ ч юм уу ингээд алдагдaltaд орохтой мөнгө санхүүгийн алдагдaltaд орох бизнес ажилч ч юм уу юм асуудалтай улмаас энэ жоохон сэтгэл гонсоо харамсах те зүйлүүд бол байна. Тэгээд ерөөхдөө ингээд өнгөрсөн саруудад ингээд болж өнгөрсөн зүйл чи анхаарлаа төвлөрүүлээд тэгээ жоохон өнгөрсөнд галдагаа бодож өөртөө харамсаад байх нэ. Гэтэ ингээд энэ үчнээ сэтгэлээр унаад ингээд өвлөн мөнгөд өнгөрсөн лугаа хараад ингээд уртгаа харахгүй яваадах юм бол ялангуяа 5 of cups үзээс гарахад бол илүү ингээд мөнгө санхүүгийн урсгал чинь саатай шүү. Тэгэхээр аль болох сэтгэлээр унахгүй өнгөрсөн зүйлийг яг нь өнгөрсөн зүйлтэйгээд ирээдүйн рүүгээ харах хэрэгтэй шүү гэж сахиусууд нь зөвлөж байгаа. За сүүлийн 3 дахь сар дээр ч юм уу хэд ерөөхдөө гайгүй эдгээр ингээд өнгөрсөн саруудах санхүүгийн асуудал зээлчин бүтггүй байсан ч гэдэг юм уу ажил карьер бизнестэй холбоотой асуудлууд чинь хөнгөрнө. Илүү эдгээр зүйлийг чи амжилттай ялалттайгаар даван туулцсан ард нь гарцсан байх нэ ингээд 3 дахь сараасаа ч юм уу 2 дахь сараа сүүлээр гэхэд мөнгө санхүү ашиг орлого чинь илүү өснө. За тэгээд магадгүй бүтэхгүй саадчихсэн зээлчин бүтэх хүмүүстэй хамтарч бизнес хийх гэдээсэн бол тэрэн саадчихсэн бол хүмүүстэй хамтарч бизнес хийхдээ ингээд аливаад зарим хүмүүст ингээд хүлээн зөвшөөрөгдөх гэх мэт чинь зүйлүүд бол гарч ирж байна. Тэгэхээр санхүүгийн үед эхэндээ жоохон уналтайж дараа нь сэргэлттэй эцэст нь амжилттай байх нэ. За тэгээд одоогийн нөгөө ажил карьердаа ингээд жоохон сэтгэл дундуур байгаад байгаа хүмүүс байгаа бол ерөөдөө ингээд нэг хэсэгтээ ингээд одоогийн хийж байгаа ажилдаа ингээд ядарч туйлдсан тэгээд цаашид угаасаа ажил карьерт нэг тийм олигтой өсөлт дэвшилт бол харагдахгүй байна. Шуудхан хэлэх юм бол одоогийн хийж байгаа ажил карьер чинь магадгүй хувийн бизнес чинь чам тохирхоо болсон гэсэн үг. За энэ бол ялангуяа яг хувийн бизнес гэхээсээ илүү ямар нэгэн газар ажилладаг хүмүүст бол шууд хамааралтай. Энэ ажил чам тохирхоо болсон. Цаашдын ирээдүйн хувьд бол ерөөдөө илүү чамайг ядраа, энергийн хувьд бол имдраа ингээд энергийн хувьд бол айгүй тийм одоо драй болно. Ерөөдөө тийм
хатаж хорчин гэсэн үг таахгүй юу. Тэмүүтэ ядаж туйлтна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа өсөлт твшил шулуух хэл харагдахгүй байна. Тэрнээс болоод чи сонголт хийх шаардлагатай болно. Ерхэд чухал шийдрийн өмнө эрх нь энэ 3 сарын дотор 2 зам одоогийн ажилдаа үлдэхүүсв шинэ ажил хайх уу. Эсвэл шинэ зүйл рүү орох гэдэг юм үү те. Амьдралын зөв замынхаа сонголтоо хийх одоо мөчөд бол тулах нь байна. За тэгээд ирээдүйд бол ажлаа солисон бол илүү шинэ ажлын боломж бол гарч ирнэ. Идэвхтэй ажил хайх, идэвхтэй бизнес чинь таалагдахгүй солих эсэлтэй ч гэсэндээ жоохон хурдтай хөдлөх хэрэгтэй байна. Нэг газараа эргэлзээд суугаад байж болохгүй байна. Тэгээ одоогийн ажлаас чинь илүү сонирхолтой, илүү чамаа хөдөлгөөнтэй байлгах, илүү ашиг орлоготой ажлын зам одоо боломж бол эдгээр 3 сард ялангуяа дунд үеэс эхэлж гарч ирэх шинжтэй. Магадгүй 3 дугаар сард ч үеж магадгүй гэж харагдчих вэ. Дунд үед бол жоохон эргэлзээтэй сонголтоо хийж чадахгүй. Дунд үед нь 2 дахь сарыг хэлээд байгаа хгүй юу. За ийм байна. Та нарын маань 2 дугаархны маань хувьд мөнгө татах саадтай мөнгөний саад блок нь юу яагаад вэ гэхээр ингээд Tri-Office Board яг чаргуу сэтгэл хөдлөл, гомдолт, урам хугаралтаас болно. Тэгээд өнгөрсөнд гацхтай, өнгөрсөнд алдсан зүйл дээр хитрхи төвлөр сэтгэлээр унах. За тэгээд ловерс хүзрээс харахад бол шийдвэргүй ингээд шийдвэр гарахгүй удаж эргэлзэж хойшлуулаад одоогийн ажил нь угаасаа олигтооч цалингаа нэмэхгүй авч байгаа юм чинь мөнгө санхунд хангалттай биш байгаадхад шийдвэр гаргаж чадахгүй. Энэс илүү өөр надад ажил олдохгүй бол яах юм бэ гэсэн юм айцсаас болоод ингээд хойшлуулснаас болоод эдгээр зүйлүүд мөнгө санхүүгийн урсгалыг чинь блоклох нь биш үү. Энэ дээр анхаараарай 2 дугаарынхаа. За тэгээд санхүү ихний 3 сард гэвэл эхэндээ уналттай, дунд сэтгэл зүй жоохон хүнд байх гэсэндээ эцэст нь сэргэлттэй, өсөлттэй, дэвшилттэй, яг нь амжилттай байх нь. Одоогийн ажил цааш нь үргэлжлүүлсэн зөв үгүй. Дуусах шатанд амжинд дууссан дээр. Шинэ орлого боломж бол угаасаа 3 дугаар сард ялангуяа маш их илүү орж ирнэ. Айгу хурдан нэлээд бас их ч орлого олж ирж магадгүй юм байна. Зарим хүмүүс юм хувьд бол ажлаа сольсон дээр гэхдээ шийдвэрээ тодорхой гаргах хэрэгтэй. Айхгүй хөдөлнө. Night of Wands үзэр сануулж байна. Айхгүй зоригтой яг л саваны баатар шиг байх хэрэгтэй. Гол нь мөнгөний саад гэсэнтэй ингээд сэтгэл хөдлөл өнгөрсөндөх эргэлзээн дээр ингээд хитрхийг цагааг өрөөд яваад байна. Одоо энийгээ болоод ийм саваны баатар шиг Night of Wands-ыг өөртөө ихтэй, урам зоригтой, жоохон эрсдэлтэй, хурдан тууштай хөдлөөдөх юм бол амжилт та бүхнийг хүлээж байна. За дэт хүзэр бол ингээд амьдралч угаасаа өмнө шиг яах чаргүй явахгүй шалт өөр цооч нь өөрчлөлтөнд орох байхгүй юу. Тэгэхээр сонголт хийх ёстой. Одоогийн ажилчийн зовлонтой байдал чинь угаасаа утгагүй дуусах болно. Хийж байгаа бизнес, ажил, албан тушаалч юу гэдэг урагшлахгүй байгаа зүйл чинь эдгээр 3 сартаа багтаж дуусах болж эхэлнэ. Тэгээ сахиусууд нь чамд юу зөвлөж ийм гэнэ. Чи шийдвэр гаргах юм бол мөнгө айгүй хурдан орж ирнэ гэж харагдаж байна. За хуваарь бизнес эрхэлдэг хүмүүс ч юм уу ажил төрөлхгүй байгаа хүмүүсийг одоо ингээд харахаар чиний за хувийн бизнес хэрэг ах бай гэхээр бизнесээ хийж эхлэх хүмүүс байгаа бол эхлэл амжилттай болно. Эсвэл бизнесээ солих байгаа өөр зүйл хийж байгаа бол амжилттай болно. Гэхдээ эхлэл нь жоохон амархан биш, өөрчлөлт тодорхой хэмжээгээр чамаас шаардах юм байна. Хуучин ажил, хуучин орлогоос судалж явахгүй бол бизнес чинь олигтой байхгүй. Тэгэхээр хуучин бизнес чинь тохирхоо болж ин зарим хүмүүсийн хувьд энийг шинжлэх эсвэл бүр солих хэрэгтэй юм байна. Тэгээ хоёрын зэргийн бариад тал тал тишээс авчаад энэ бизнесээ чи тэрийг чи гэдэг юм уу хоёр тал тал тишээс авчаадах юм бол ажил карьерд урагшлахгүй нэг одоо бодож байгаа зүйлээ сайн барьж авч чиглүүл гэж зөвлөж байна. Чиний бизнес чинь нэг хурдан эргэлттэй болно, идэвхтэй болж эхэлнэ. За онлайн худалдаа үйлчлэг явуулдаг бол тэрэнд анхаарах тийм ээ хэрэгтэй байна. Жоо хөдөлгөөнтэй ийш тийшээ яв нэр бод сэтгэлтэй санаачлагтай байж ич та нарын хийж байгаа бизнес чинь илүү дээр явна шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. За эцсийн үр дүнд бол чи амжилттай болно, олон хүнд танигдана, хүмүүс чамайг хардаг болно, амжилт нэр хүнд за борлуулалт чинь ихсэн гэх мэт зүйлүүд байна. Зөв хэлбэл бизнес чинь амжилттай байна. Гэхдээ юун дээр анхаарах үг юм уу? Хитрхи сэтгэлээр унах, түр уналтанд жоохон төрхөн зургийн уналт, санхүүгийн асуудал ч гэдэг ямар нэгэн бизнестэй холбоотой зүйлэн дээр хитрхи шантраад байх юм бол нөгөө нэг урагшлахгүй. Эхний үед яг орлого нь бага байж магадгүй хоёрын бизнес хийж байгаа эсвэл хуваараа бизнес хийж байгаа эхний нэг сард орлого байх шинжтэй байсан шүү дээ. Энэ дээр бити шантраа. Тэгээд хитрхи их нөгөө алдагдaltaд хэд анхаарахтай болохгүй юм байна гэж бодох. Энэ бодол чинь бизнесийг чинь унгана гэж харагдаж байна. Тэгэхээр шийдвэр гаргахгүй удах түрэн бол хэлсэн шүү дээ. Хувийн бизнес хийж байгаа хүмүүс бас холбоотой. Эргэлзээд тахгүй нэг чиглэлээ сонгоод ерөөс яг нь тууштай явах хэрэгтэй байна.
За ажил төрөлгүй байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол ерөөхдөө ажил төрөл олдно, магадгүй борлуулалт хичээж магадгүй үйлчлэгээний газар ажиллаж магадгүй фриланс гэдэг чинь төр зүрийн ажил цаг юм уу цагийн ажилтан бас олдож магадгүй. Ер нь ямар тач ажил олдох явд бол олдно. Гэхдээ нөгөө олдсон ажлын нэг бол цагийн ажил эсвэл нэг одоо бүтэн өдрийн ажилд орлоо ч гэсэндээ эхний 3 сарын ажил нэг төр зүрийн хэсэг хугацааны ажил байж магадгүй юм байна. Яг нь ажил олдохгүй байгаа хүмүүс эхний 1 сард нөгөө ажил олдохгүй юм шиг санагдаад урам хугараад жоохон сэтгэл санаагаар унах гад байна. Шантахгүй бол ажил төрөл нь олдчихноо. Тэгэхээр эцсийн дүнд нөгөө чиний энерги чинтэй амьдрал чинь өөрчлөгдөх энерги дээр явж гин. Хуучин ажил чинь дуусна, сонголтоо зөв хийж хэрэгтэй болох нь байна те. Ингээд шинэ боломж бизнес гарч иж амжилттай болно. За тэгээд гол төлхөр нь шийдвэр гарга, хөдөл тэгжиж зоригтой байж иж мөнгө орж ирнэ гэдэг зүйлийг та бүхэнд маань сахиусууд нь анхааруулж байна 2 дугаархын. За ингээд анхаарах зүйлс болно ерөөдөө бүгдийн деталь ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдаа. 3 дугаархан маань тараад уншилтаа тавтай морил та нар маань энэ хүү чулууг сонгосон байгаа. Тэгэхээр ойрын 3 сард та нарын маань ажил, карьер, мөнгө санхүү ямар байх вэ? Болон анхаарах зүйлсүүд за тэгээд мөнгөний урсгал ямар байна вэ гэдэг талаас нэлээд деталь харах гэж хичээлээ. За тэгэхээр эхний хувь санхүүгийн хувьд бол харах юм бол одоо та нарын энерги мөнгө санхуугаа барьж хамгаалж байгаа үе харагдчихээн. Ерөөхдөө нэг аль болох мөнгө санхуугаа одоо сул зардал гаргачихгүй юмсан гэдэг те ингээд санхүүгийн хомсдолд орчихгүй гэдэг нэг айдастайгаар байгаа харагдчихээн. Тэгэхээр ойрын 3 сард шулуух байхад бол мөнгө огцон өсөхгүй. Гэхдээ алдагдахгүй санхүүгийн алдагт орохгүй гэсэн үг. Доктортой ингээд мөнгө санхуугаа хадгалаад яваад байж чадах нэ. Тэгээд чи баг зэрэг нөгөө нэг мөнгөө ингээд атгаж барьсан энерги аюу харагдаад байл л да. Тэгээд мөнгө ирэх боломж байгаа чи өөрөө жоохон болгоомжлоод байна. Гэхдээ санхүүгийн алдагт орохгүй байна та нар маань. За тэгэхээр шинэ боломж орлогын хувьд гэх юм бол ойрын 3 сард шинэ эхлэл байна. Бас чи айгуу тийм лидертэй манлайлах энерги бол харагдаж байна ажил карьер дээр. Юу гэх юм магадгүй шинэ ажил, шинэ орлого, бизнес эсвэл шинэ орлого эсвэл шинэ бизнесийн санаа чамд гарч ирнэ. Ялангуяа заримын хувьд бол өөрийнхөө бизнесээ эхлүүлэхдээ ингээ борлуулалтанда анхаарах гэдэг ч юм уу те ингээд аюу тийм креатив буюу ингээ зохион бүтээх ажлыг ингээ нөгөө бодож сэтгэхтэй тэр талдаа нэлээд амжилт гаргах шинжтэй байна. Өөрөө тийм удирдах чадвартай айгуу тийм бусдыг дагуулах энергитэй байна 3 дугаарх юм байна. Тэгэхээр чи ингээ мөнгө санхуугаа нэмэгдүүлэхийн тулд одоо өөрөө эхлэх, өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө ажил карьерийг удирдах явж эхлүүлж шинэ орлого, шинэ боломж нэгдэх юм байна шүү гэж сахиусууд нь хэлж байгаа юм. За тэгэхээр энэ дээр болохоор нэг айгуу тийм хөдөлгөөнтэй 3 сар тийм өөрчлөлт нэлээд ажил карьер дээр тийм хурдтай орж эхэлнэ гэсэн. Одоогийн ажил чинь юм төр зургийн шинжтэй нэг юм одоогийн хийж байгаа ямар ч ажил төр зургийн шинжтэй доктортой биш байна. Чи тэгэхээр шин зүйл турших нэг үзэгтэй нэг газараа удаан тогтох энерги алга байна. Нэг ажлаас нөгөө ажлыг солих юм уу? Эсвэл хийж байгаа бизнесээ солих ч үгүй юм уу? Тийм байна. Ажлаа солих бодол орж ирэх баах заримх нь эсвэл ажил одоогийн хийж байгаа ажлаас гадна давхар юм эхлүүлж магадгүй юм бод. Юу ч хийж болно те. За тэгэхээр сарын дунд үед ч юм уу шийдвэр гаргахтаа жоохон гацах шинжтэй байна уу? Одоогийн ажлаа хийх үү эсвэл болох уу эсвэл үлдэх үү явах уу гэдэг юм уу те. Гол асуудал нь чи зүүн сонгоо биш нөгөө логикоор хитрхийх бодно гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бас өөрийнхөө мэдрэмжээ бас давхар сонсоод үзээрэй. Нүд чин хаалттай байгаа бол ядаж мэдрэмжээ сонсоорой гэж зөвлөж байгаамаа. За тэгээд бас нэг жоохон саад асуудлууд юу вэ гэхээр энэ 7-гийн сэлэм үзүр байна. Өөрчн 5 of Swords за хэдэр байна юу нь бол юу гэхээр ажил карьер дээр чинь ажил дээр чинь чамд атаарсан хүмүүстэй ингээд ховж юу ярих за чамд шудраг бус хандах тэ худлах муу зүйл ярихтэй эсвэл хин нэгэн чамааг ашиглахад хүрч болцсохгүй болохоор энэ дээр анхаар хинд юу хэлж байгаа хинтээ яаж харьцаж байгаагаа анхаар бусад итгэж битгий хамаг зүйлээ яриарай. Ялангуяа ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой бизнесийн тал дээр юм яриад хэрэггүй
За санхүүгийн хувьд бас нөгөө буруу шийдвэр гаргаж магадгүй эсвэл нь итгэж болохгүй хүнд мөнгө зээлүүлээд алддаг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол энэ 3 сард ер нь бол болж бол манайхаа мөнгө бити зээлээрээ хинт ч байсан буцааж өгөхгүй байх шинжтэй байна. Үүнээсээ болгож айгүй тийм стрестэнд орох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чиний ингээ мөнгөний урслаж хүмүүсийн өөр бусад хүмүүсийн энерги бохох гээд байна. Тэгэхээр хүнд бити мөнгө зээлээ. За тэгэхээр ойрын 3 сар санхүү бол яг тогтвортой алдагдал байхгүй. Гэхдээ өсөлт дэвшилттэй ч юм уу санхүү нэг нэмэгдэн ч гэж бол харахгүй байна. Яг л чи нөгөө өмнөх сарууд ордог орлогоо тогтвортой бариад яваад байна. Өсөлт дэвшилттэй байх юм бол шинэ зүйл эхлүүлэх хэрэгтэй байна шүү гэж зөвлөж байна. Одоогийн ажил карьер чинь тэгээ нэг юм худал зүйл, ховж ив, чиний араар ярих чинь шантаажлагч байд юм уу ингээд айгуу тийм ингээд чиний сэтгэлийг зовох зүйлүүд гарах болохоор энэ ажлыг ер нь үргэлжлүүлсний хэрэггүй одоогийн ажлаад төр зуурлах аюух тийм хил ам ховж ив шудраг бус байдлууд аюух харагдаж байна. Ойрын 3 сарын энерги шүү. Тэгэхээр шинэ орлого бол ямар ч тач та нарт бас орж ирнэ. Ажлаа бас шууд сальсны хэрэггүй. Эхлээд нөгөө нэг шинэ одоо зүйл туршиж үзэж байгаа ч юм уу, түр ажил хийх гэж байгаа ч юм уу те ингээд боломжийг туршиж үз. Одоогийн ажил хийж байхдаа дараа өөр одоо хуваарь бизнес хийх санаа төрсөн бол тэр бизнесээ хий, өөр давхар онлайнаар мөнгө олох бол тэрийгэ хийгээд туршиж үзээ гэсэн утгатай зүйлийг хэлж байна. Тэгж жагаад боломжмоор санагдвал энэ ажлаасаа гарч болно. За хийж байгаа бизнес чи талдахгүй болж болно. Тэгтээ давхар шинэ зүйлээ дуршиж байгаа. Тэг жишээ нөгөө бараа материал ингээд зардаг хүмүүс ялгээд за хүүхдийн хувьд зардаг байсан бол давхар өөр эмэгтэйчүүдийн хувьд юм гоо сайхны юм зарж давхар тушиж үзээд дараа нь болохоор соль гэж одоо утгатай зүгээр энэ жишээ авч байгаа шүү. За тийм байна. За тэгээ мөнгө татхад та нартын мөнгө санхүүгийн урсгалч нэг саад болоод байгаа зүйл юу вэ гэхээр айцтай итгэх мөнгөө барьж ийн буруу хүмүүст итгэх мөнгө зээлүүлэх. За тэгээ хүмүүстэй үнээсээ болж маргалдлаж стрессээс болоод ингэж мөнгөний болоог үүсгэх гээд байна. Тэгэхээр үүн дээр яг нэг анхаарах нь байна шүү дээ. За тэгэхээр өөрөө чи юм лидер удирдах энергитэй хүн байхгүй. Гэхдээ ингээ өөрийгөө бариад өөрийнхөө одоо чадрыг бүрэнд ажиллахгүй байх гэдэг байна. Дээрс нь буруу орчинд байна. Буруу хүмүүстэй хамт байгаад өөрийнх нь зүйлээ эхлүүлээд бол өөр ажилд ороод эхэлбэл тэ ингээд мөнгөний урсгалцаа шууд нэгдэнэ. Илүү ажил карьерд амжилт гаргана. Олон жил хүний доор ажилласан хүмүүс байгаа бол энэ удаа бас өөрсдөө юм хийгээд үзэхэд гингүү гэж харагдаж байна. За хувийн бизнес хийдэг хүмүүсийн минь хувьд бол тгээс эхэлж амжилтаа босгох потенциалтай гэсэн үг. Чи өөрөө санаачлаа шийдвэр гаргах хэрэгтэй байна хувийн бизнес хийвэлтэй. За тэгээд хувийн бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн минь хувьд бол эхний саруудад бол ямар ч тач мөнгө санхүү тогтвортой байна. Түрүү хэлсэн шүү дээ давхар шинэ юм туршиж үзээд явбал шинэ орлого нэмэгдүүлэн те илүү шинийг санаачлаад явбал зүгээр юм байна гэж харагдаж байна да. За анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр нөгөө хуваарь бизнес хийж байгаа хүмүүс маань те ингээд хамтрагчаа буруу сонгох, итгэж болохгүй хүнтэй хамтрах те ингээд за хүмүүсийн бас санааг хулгайлагч байд юм уу ийм зүйл хийж болохгүй. Дээрэс нэг чамтай бизнес хийж байгаа хүмүүс анх удаа гарч ингээд өрсөлдөх гээд байгаа болохоор ер нь сонон сэрэмжтэй байгаарэ. Хувийн бизнес хийж байгаа хүмүүс юм маш хамтрагчаа буруу сонгох хандлагатай болохоор тэрэн дээр анхаарад яваарай. Болохгүй бол ганцаараа хийсэн ч яах вэ? Итгэж болохгүй хүмүүс нийлээд мөнгө санхүүгээ даатгаад ингээд авч чадахгүй байх гэдэг түрүү хэлсэн те. Санхүү бараа дансаа сайн хинж байр хинтж битгий нууцаад дийлэг. Ер нь бол бизнесээ ганцаараа эхлүүл эсвэл маш олон жил таньдаг хүнтэйгээ маш олон жил чиний итгэлийг алдаагүй хүнтэй хамтруул зүгээрээ гэж гарч ирж байна. Тэг яагаад ингэ жоохон бизнес чинь ч юм уу удаашралтай байх гэдэг нөхөр чиний дотор ингээд айдас эргэлзээ байна. Шийдвэр гаргахтаа эргэлзээд ингээд гацаад байх нэ. Тэгэхээр чи нөгөө аль хэдийн нөгөө эхлэх боломжтой байгаа. Эхлүүлэл зүгээрчснээ зүгээр л ингээд шийдвэр гаргацдаггүй хүлээгээд байгаа болохоор чи ингээд ажил карьер бизнесээр гацалт саад үүсгэнэ шүү. Ажил карьергүй хүмүүсийн хувьд бол ер нь бол ажил олдноо. Эхний 1-2 сарын дотор олдчих байх гэж харагдаж байна. Тэгэхээр чи өөрөө ганцаараа магадгүй нэг ажлын нэг айхтар том карьер дээр буухгүй байж магадгүй нэг жижигхэн албан тушаалаас ч юм уу эхэлж магадгүй.
За тэгээд ажилд бол ямар ч орон гэж харагдчихна. Тэгээд баг багаар орсон ажилдаа өсөж дэвших боломж бол гарч ирнэ. Гол нь чи хэр өөртөө чадвартай тухайн ажлыг удаан үргэлжлүүлж чадах вэ гэдгээ харуулж чадсан тохиолдолд энэ ажил дээр удаан явна. Яванда удаан яваад энэ ажил дээр King of Wands, Knight of Wands-аас King of Wands руу буюу тушаал дэвшиж магадгүй ирээдүй харагдаж байна. Ажилд үргэлж хайж байгаа ч юм уу сайхан шинээр ажилд орсон хүмүүсийн маань хувьд болоод за ингэж харагдаж байна. За тэгээд их сахуусууд нь юу гэж зөвлөд юм гэхээр эхлэлээс бууэ. Жижиг эхлэл ч гэсэндээ юмыг жижигхэн эхлээд айгуу тийм хурдан ингээд хийж эхэлээ тий. Хинч бүүнээд өөрөө бүх зүйлээ хин ялангуяа мөнгө санхугаа. За тэгээд эдгээр зүйлүүдийг сахуусууд нь юу ихэд анхааруулж байна да. За тэгээд агаар зүйлсийг хэллээ. Мөнгө санхүү бол доктортой алдагдал байхгүй хэлсэнтэй. Одоогийн ажиллаа бол за түрүү хэлсэн. Сар ингээд заримдаа нөө шууд ярьж байгаа болохоор заримдаа ясуу уу мартаад давтаж нууших гад байдагт минь өршөөгөөрэй. За ийм зүйлүүд бол 3 дугаарх нь маань харагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Комент бичээрэй.